Эхлэл 1-р бүлэг. Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ. Газар нь хэлбэрчээгүй, хоосон төдийгүй, оёоргүй гүний гадаргууд харанхуй бүрхэж, Бурханы сүнс усны мандал дээгүүр илэн хальж байлаа. Тэгэхэд Бурхан гэрэл бий болтугай гэж айлдсанд гэрэл бий болов. Гэрэл сайн болсныг Бурхан харж, Бурхан гэрлийг харанхуйгаас салгажээ. Бурхан гэрлийг өдөр гэж нэрлээд, харанхуйг шөнө гэж нэрлэлээ. Үдэш болоод өглөө болсон нь анхны өдөр. Бурхан усны дундуур огторгуй байж, ийхүү усыг уснаас нь салгатугай гэж айлдав. Бурхан ингэж огторгуйг бий болгоод, огторгуйн дээрх уснаас огторгуйн доорх усыг салгасанд ёсоор болов. Бурхан огторгуйг тэнгэр гэж нэрлэжээ. Үдэш болоод өглөө болсон нь 2 дахь өдөр. Бурхан тэнгэрийн доорх ус нэг дор хуримтлагдаж, хуурай газар ил болтугай гэсэнд ёсоор болжээ. Бурхан хуурайг нь газар, хуримтлагдсан усыг нь далай гэж нэрлэв. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. Ингээд Бурхан газар нь ургамал ногоог буюу үрт өвс ногоо ба доорх үрээ газарт гөвдөг үр жимс модыг төрөл төрлөөр нь ургуултугай гэж айлдсанд ёсоор болжээ. Газар нийхүү ургамал ногоог буюу үрт өвс ногоог төрөл төрлөөр нь бас доорх үрээ газарт гөвдөг үр жимст модыг төрөл төрлөөр нь гаргав. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. Үдэш болоод өглөө болсон нь 3 дахь өдөр. Тэгээд Бурхан өдрийг шөнөөс салгахын тулд тэнгэр огторгуйд гэрэлтүүлэгчид бий болтугай. Эдгээр нь тэмдэг, удирал, өдөр, жилийн тулд байг. Тэнгэр огторгуйд гэрэлтүүлэгчид байж, газар дэлхийг гийгүүлэг гэж айлдсанд ёсоор болжээ. Бурхан өдрийг захируулахаар нэг томхон гэрэлтүүлэгч, шөнийг захируулахаар арай баагавтар гэрэлтүүлэгч, ийм 2 том гэрэлтүүлэгчийг мөн хотдыг бий болгов. Бурхан тэдгээрээр газар дэлхийг гэрэлтүүлэхээр тэнгэр огторгууд тавьсан нь өдөр, шөнө хоёрыг захируулах, бас гэрлийг харанхуйгаас салгахын тулд ажгүй. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. Үдэш болоод өглөө болсон нь 4 дахь өдөр. Бурхан амьд биет уснаа ярзганан бужигнаж, шувууд газар дэлхий дээгүүр тэнгэр огторгүйд нисэг гэж айлдав. Ийхүү Бурхан далай тэнгисийн авраг том амьтад ба уснаа бужигнагч амьд бүхнийг төрөл төрлөөр нь бас аливаа жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь бүтээв. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. Бурхан тэднийг өрөөм үржиж олширцохог, далай тэнгисийн усанд дүүрэг шуудж газар дэлхийд олшрог хэмээв. Үдэш болоод өглөө болсон нь 5 дахь өдөр. Бурхан газар дэлхийн амьд биетийн төрөл төрлөөр нь буюу мал адгуус, мөлхөгчд, газрын зэрлэг амьтдыг төрөл төрлөөр нь гарах тугай гэж айлдсанд ёсоор болжээ. Бурхан ийхүү газрын зэрлэг амьтдыг төрөл төрлөөр нь, мал адгуусыг төрөл төрлөөр нь, газраар мөлхөгчдийг төрөл төрлөөр нь бий болгов. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. Тэгээд Бурхан бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг бий болгоё. Тэгээд тэднэр далайн загас огторгуун шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхдөг мөлхөгчд бүгдийг захируулъя гэж айлдав. Ийхүү Бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж,
Бурхны дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ. Бурхан тэднийг өрөөж, үржиж, олширцохоог, газар дэлхийг дүүргэж, түүнийг эзэмшицгээг, далайн загас огторгуун шувууд хийгээд газар дээр мүлхэгч амьтан бүхнийг захирцгааг гэв. Бурхан үзэх тун газрын гадрах дээрх үрт өвс, ногоо бүрийг, үрээг өвдөг, үр жимст мод бүрийг би та нарт өгнө. Тэр бүхэн та нарын хоол хүнс болно. Газар дэлхийн зэрлэг амьтан бүхэнд, огторгуун шувуу бүхэнд, газраар мөлхөгч бүхэнд, амьтаа амьсгалтай бүхэнд өвс ногоо бүгдийг хоол хүнс болгож өгье гэсэнд ёсоор болжээ. Өөрийнх нь буй болгосон бүгд нэн сайн болсныг Бурхан хараад үдэш болоод өглөө босон нь 6 дахь өдөр.